За эрхийн тухай энэ хүн юу ч ярих юм шиг сонирн байна. Please don't think, okay, I'm going to become an alcoholic, then I'll go into AA, and then I'll experience spiritual awakening. Энэ хэсэг нь танилцуулга байсан байна. The ancient Romans believed in vino veritas. What do you believe about the effects of drink, and why do different people react in different ways? За хүнээс ирсэн асуулт нь байна. Тэрэн дээр эртний ромчууд бол одоо wine vino veritas гэж нэг тэр гадаад үгээр л хэлж байгаа юм байна шүү дээ. Англи үгнүүд бол биш. Би vino гэж хэлчихүүлэх гэсэн чинь тэр нэг тийм грекийн латин үг ч юм уу чинь тийм хөл юм хэлж байгаа юм байна. What do you believe about the effects of drink, and why do different people react in different ways? За та энэ уух юмны үйлчлэгийг юу гэж итгэдэг вэ? Тэгээд зарим хүмүүс янз бүрийн уух юмнууд хүмүүст янз бүрийн үйлчлээд идэг ер нь юу гэж боддог вэ гэж байгаа юм байна. In vino veritas, they said. In wine there is truth, I think it means. Тийм байна. За тэр гадаад дээр хэлээд байгаа хоёр үг нь болохоор за англиар бол wine, монголоор бол дарс байгаа тийм. Ямар дарс гэдэг лээ. Бид нар чинь vino гэдэг шүү дээ. Тэрийг хэлж байна. Тэгээ тэр гадаад дээр хэлж байгаа хоёр үг нь бол ямар утгатай гэхээр in wine there is truth. Тэгэхээр одоо дарсан дотор үнэн байдаг гэдэг тийм үг юм байна. I suppose it means when people get drunk they start telling the truth. Тэгээд энэ үгний орчуулга байхаа гэж би бол итгэж байна тийм. Тэгээд энэ үг яагаад гарч ирснийг нь би бол юу гэж тааж байна гэхээр хүмүүс уусныхаа дараа үннээ хэлдэг учраас л тэгж гарсан байхаа гэнэ. Well, I have partly answered this question already. Энэ асуултын хариултыг би аль хэдийн зарим хэсгийг нь бол өмнө хэлсэн байгаа. The effects of alcohol. За архины нөлөө бол once you are disidentified from the mind, awakened, I won't say not even necessarily totally permanently awakened, but relatively awakened. За хэрвээ та ингэж сэрчхүүл тийм ээ. Гэтэ би ингэж зөв яг бүрэн сэрсэн гэдэг утгаар нь бол хэлэхгүй байна гэж байна. Totally permanently awakened. Тэгээд харьцангуйгаар та сэрсэн бол тийм. You will be able to drink alcohol if you want to. Хэрэг гэсэн бол та архийг бол ингэж уух боломжтой байгаа. Хэрэг өөрөө хүсвэл гэж байна. It will not affect your state of mind and the desire. Яа тэгэхээр энэ арх бол таны одоо оюуны төлөв байдалд ч юм бол нөлөөлөхгүй. Desire to overindulge will most probably not be there. Яа тэгэхээр та тэрийг ингээд ухаангүй юм шиг донтож ингэж нөлөө мөлөнд нь өөрийгөө алдаж ингэж бол уухгүй учраас гинэ. Яагаад тэгэхээр ухамсар нь сэрц учраас тэрийг одоо мэдж байгаа учраас та архийг бол одоо уух боломжтой болно. Тэгээд тодорхой хэмжээгээр тааруулж гэсэн утгатай. From my own experience, I enjoy more recently than before. Миний хувьд бол миний одоо туулалтаар бол энэ туршлагаар бол би өмнөхөөсөө илүү тэр одоо арх дарсыг бол одоо enjoy тэрийг одоо таалж уудаг гэсэн. A glass of wine with dinner. Орой хоолн дээрээ нэг шил вино олоодаг. And sometimes even two. Заримдаа нэгээс илүү хоёр ч одоо гласс гэхээр одоо юу гэмтэй бид тэгэхээр бол одоо хундаг бол биш байх.
дарс хундаг гэх юм юу гэх юм бэ? Тэр нэг wine-уудыг нэг тийм бөөрхий шилээдэгс тэрийг л хэлж байгаа. 2 удаа тэргээр бол уучдаг. But almost never more than 2, and Гэхдээ хизээж 2-оос хэтрүүлж бол хизээж бол уудаггүй. usually just 1. That's all. But almost never more than 2, and usually just 1. That's all. And that is a pleasure. Тэгэл болоо одоо яг ихтрлээхэд 2. Гэтэ ихэвчлэн бол нэгийг л уудаг, нэг дарс, нэг шил, нэг одоо хондоо тийм. Тэгэл болоо. That's a pleasure. Тэр бол одоо тааламж юм аа. If it's more than that, it's no longer a pleasure. It feels. Тэр одоо нэгээс одоо тэр хэмжээгээс илүү хэтрүүлбэл энэ бол тэг тааламж байх бол болно гинэ. Тааламжтай зүйл байх бол болно. It feels wrong. Энэ зүйл бол буруу зүйл гэж мэдрэгдэнэ. It feels wrong. The body doesn't want it. Бие махбод бол энэ зүйлийг бол одоо хүлээж авмааргүй байна. Body even rejects it. Тэр байтга бие бол тэрийг ингээд хоригддаг тийм өөрөөсөө. And there's not the slightest desire to have more than that. Тэнд бол ерөөсөө тэрнээс жоохон илүү уучиг ч гэсэн тийм хүсэл бол тэнд байдаггүй. For those people who are awakening, тэр эхлээд ингээд сэрж байгаа энэ хүмүүсийн хувьд бол alcohol can be a hindrance. Арх бол тэр хүмүүст ингээд юу сад тутгар бол байж болох бах. Especially overindulgence in alcohol. Тэр зэсмэ энэ зүйлийг хэд хэрэглээд эхлүүл. As presence arises and you drink. Тэр өөрчн нэг тэр одоо цагт байх тэр шуун төлөв байдал чинь ихсээд ирэх үед тэр үед та архийг уул. You quickly lose the presence again. Та тэр одоо өөрхөө шуун тэр одоо цагийн төлөв байдал бол маш хурдтайгаар бол алднаа. And it can activate and reactivate a lot of the unconsciousness in you, even. Тэгээд тэр зүйл байхгүй болснороо яаж юм гэхээр өөрөө чинь ухамсаргүй унтаа байдалд чинь байдаг янз янзын зүйлүүдийг идэвхжүүлээд ахин ингээд гаргаж ирээд байх болно. Pain bodies in some people. Зарим үед бол зовлонт бие одоо сэргэж ирдэг. Зарим хүмүүсийн хувьд. In some people, more men than women getting drunk. Зарим хүмүүстэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол одоо согтох бол overindulging in alcohol activates their pain body. So уугаад тэг согтоод тэг хэтрүүлэн хэрэглүүл тэр эмэгтэй хүмүүсд байгаа тэр зовлонт биедийг нь идэвхжүүлждэг. Some men become violent. Зарим эрэгтэй хүмүүс илүү хэрцгий явартай болчдөг. When they drink. Архи ухаараа. And they become even more unconscious than they are in their normal state. Much. Хэрцгий явартай болоод өмнөхөөсөө илүү ухамсаргүй төлөвд орчдөг. Тэр одоо энгийн байдлаас they are in their normal state. Энгийн төлөв байдлаас илүү тэг өмнөх байсан төлөв байдлаас илүү ухамсаргүй төвшөнд унцдаг юм байна. More unconscious. But even if that's not the case with you, хэрэг энэ дөрвсөн зүйлүүд таны хувьд таах in case биш бол if presence is arising in you and you get even, let's say, you overindulge once a week in alcohol. And өөрчн одоо цагийн тэр оршихуун одоо цагтаа байх тэр төлөв байдал анзаарах чинь ингээд өгсөх дээшлэх үед тэр цэсмэ та энэ архийг ингээд хэтрүүлээд хэрэглэх үедээ одоо юу гэдэг чинь 7 хоног нэг удаа арх одоо хэрэглэх үед alcohol that can represent a significant setback. Тэгээ энэ нь юу илэрхийлж ирэхээр энэ бол ерөөсөө жоо хэмжээний тийм маргашаа хурсан ухралт бол болж байгаа юм аа.
in the arising consciousness. Юунд ухралт болж байна гэхээр өөрийн чинь хувьд тэгж өсөж дэвжиж байсан ухамсарын төлөв байдлын чинь хувьд аргашаа ухарсан ухралт болох юм аа. So you have to be very careful there, and if you know yourself and you know that you cannot stop yourself once you've had one or two drinks, then it would Тэмцээс та хизээ зогсох вэ гэдгээ маш сайн мэдж байх хэрэгтэй. Тэр тусмаа нэг юм хоёр тэр шил одоо дарс хэрэглэсэн үедээ would be better not to drink at all. Гэтэ тийм хэрэглэхээс илүү ерөөсөө уухгүй байх нь илүү зүгээр байдаг. Once presence becomes your normal state, За энэ ухамсартай төлөв байдал одоо цагт байх тэр төлөв байдал чинь өөрөө чинь энгийн төлөв байдал болоод ирэх үед бол you don't need to be concerned anymore about drink. Та одоо арх уух тухай тийм ээ арх хэрэглэх тухай хэрэглэхгүй байх ч юм уу хэрэглэх ч юм уу тий энэ зүйл асуудлууд бол өөрт чинь асуудал байхаа болсон байна. You may or may not have drink occasionally. Та тэгээд хаяа архтаар сэргэлж болно эсвэл хэрэглэхгүй ч байж болно. And even if you were drunk, awareness would then still be there. Once you are Та арх уугаад согтцсон байх үед ч гэсэн таны тэр сэрсэн ухамсар бол тэндээ байж байх бол established in presence, the awareness would still be there. I know that тэгээ таны тэр одоо цагт оршихуй төлөв байдал чинь тэнд ингээд батчаад тогтоод хөдөлгөөнгүй тогтвортой болсон үед бол тэр awareness тэр өөрийгөө мэдж байгаа төлөв байдал чинь бол тэнд бол байж л байх болно. if I drank a whole bottle of wine, I know that if I drank a whole bottle of wine, some people do that. Some people drink a whole bottle of wine every day. За хэрвээ би бол мэдж байгаа юу гэхээр хэрвээ би бүтэн шил wine уучих юм бол гэхдээ зарим хүмүүс бол тэгдэг нэ бүтэн шилийг бол нэг удаа уучдаг. Not that I could ever do that. Гэтэ би бол яг тэр хүмүүсээ тэгж болж чадахгүй байх. If I drank a whole bottle of wine, I would probably collapse. Гэтэ яг одоо би бүтэн шил wine ингээд уучлаа гэж бодоход бол би яах вэ гэхээр шууд л ингээд унаад газар болоо шууд ингээд навсыг л унах байх гинэ. But until I collapse, the awareness would be totally there. Гэтэ тэгж унахаас өмнө бол миний тэр анзаарах бол бүхлээр бол байж байх бол. The Ramdas, the famous story, had a guru in India. За Ramdas гэдэг нэг сүнслэг багш байдаг. Тэр хүний нэг алдартай түүх бол байдаг. Тэр түүх бол нэг энэтхэгт байдаг нэг гуру багшийн тухай байсан. And Ramdas, of course, was into LSD. За Ramdas бол мэдээж арх гэхээс илүү тэр LSD буюу сэтгцэд нөлөөлдөг тийм зүйлийг бол хэрэглэдэг байсан тухай үү. Heavily into LSD. Хэрэглэхээс илүү тэрийг бол маш хэмжээгээр хэрэглэдэг байсан. And he gave his guru, what do they call it? Hits, pills, whatever. Тэгээд тэр түүхэнд юу гэж хардаг вэхээр тэр гуру багштай ингээд нэг тэр хэрэгэлдэг юм аа өгсөл юм байна л да. Тэр одоо LSD гэдэг чинь маш тийм сэтгцэд нөлөөлдөг, маш жижиг хэмжээгээр хэрэглэхдээ одоо хэмжээгээр сэтгцэд нөлөөлдөг тийм юу гэхлээр химийн байцыг хэлээд байгаа. Ингээд тэр чинь нөгөө анх хэзээ нэгдсэн лээд нөгөө нээсэн хим ч ингээд санаандгүйгээр бэлэн мэлийн яатсан байсан гэдэг лээ дээ. Арьсан дээр ингээд нэг туслыг л тусаацсан гэсэн тэр одоо химийн байцыг тэгсэн чинь л ажлынхаа дараа дууг онол гэрлүүг ингээд явж исэн чинь л өстэй нөгөө LSD trip гэдэг л болсон гэж аах ингээл
харсан бүх болгоно өнгөөр харагдаад эргэлдээл ягаад ч тийм амтан болж харагдаад ч ингээл сэтгцэн ингээл ямар нэг юм нөлөөлсөн байсан. Тэгээд тэр нь одоо яг юу болчих вэ ингээд хагаад байсан чинь тэр LSD гэдэг бодис байсан гэдэг анх удаа тэрийг л нээсэн түүхнүүд шүү дээ. Тэгээд тэрийг бол мань хүн Ram Dass гэдэг тэр багш хэрэгэлдэг байсан миний тухайд. Тэгээд тэр тухайд бол тэр бодисж нээсэн үед бол тэр хууль мөл нь бол байгаагүйсэн шүү дээ. Хүмүүс чинь тэгээд тэр чинь дураараа хэрэгжилж мэрглээл нөгөө хорморыг мэдхгүй тэгээд идэг байсан үед л хэмжээгээр хэрэгэлдэг л байсан юм байна л да. Тэгээд тэр цэцбаа ингээд багштай гүрүү багштай хүртэл ингээд өгсөн гинэ. За та энэс нэг ингээд хэрэглээд үзгээд тэр нь одоо юу ч байсан нэг юм шиг ч юм одоо юу ч байсан тэрийг нь бол хэд гэдэг одоо ямар цохиулж байгаа юм шиг та энэгээр нэг цохиулаад гээд багштай л өгсөн гинэ. He gave his guru 2 or 3. Normally you take 1. He gave хэвийн тохиолдолд бол зөвхөн нэг удаа л тэрийг хэрэгэлдэг. Гэтэ багштай бол 2-3-ыг бол өгсөн гинэ. him 3 or something like that, and the guru says, "Oh, I'll have another." Тэгсэн чинь багш нь хэрэгэлчээд ахаад над нэг өгөөд гэдгсэн гинэ. Him 4, and let's give me another. Тэгээ ахаад нэг өгөөд гэхэл ахаад нэг асууад байсан гинэ багш нь. Give him 5. Тэгээ бүр 3 4 5-ыг ингээд өгсөн гинэ. Тэр нь одоо юм ч байсан юм уу юу ч байсан. And the guru put them in his mouth. За багш ясал тэр юм авангуудаа амрууга хийсэн гинэ. And then Ram Dass sat there waiting for something to happen. Тэгээ Ram Dass тэгээд тэр багш ямар нэгэн болохыг нь хүлээгээд ингээд байжсэн. And nothing happened. The guru sat Тэгээ юу ч болоогүй гинэ. Юу ч тохиолдоогүй тэр багшд нь. there for a few hours. And Ram Dass was disappointed. And for all. Тэгээд цаг ингээд басан ч гэсэн гээд тэр гурав багш нь юу ч болоогүй юм шиг ингээд суугаад исэн чинь жоохон яасан гинэ. Ram Dass горлон тасарсан гинэ. Also very impressed. Тэгээ бас багшаа их тэгж шүтчихсэн гинэ. On the one hand, disappointed because nothing happened, but very impressed because nothing happened. Тэгээ нэг талаасаа бол disappointed тийм дурамчхан байсан. Яа тэгэхээр юу ч тохиолдоогүй тий. Бас нэг талаасаа яасан гэхээр маш их тийм very impressed маш их тийм гайхаж шүтчихсэн. Яа тэгэхээр юу ч тохиолдоогүй. Wow. He took all that, and I believe that the тэр юу ч ийм ол юм ингээд хэрэгжилчээд юу ч болохгүй байхыг ингээд гайхсан. The guru did see or experience strange things, but he тэр гуру багш нь өөрөө таажлаа л та. За тэр юу болсон байж болох вэ гэхээр тэр гуру багш нь ингээл янз янз юм хараал юм зам эргэлдээл одоо ингээл тэр хийм бэцэж эргэлцгээр тэгэл одоо байдал ч ингээл өөрчлөгдөл тий. Толгой молгонд ингээл янз янз юм болоод байхад нь тэр юм нь бол болсон байх гинэ. Гэхдээ he didn't show it externally because it did тэр юм гадна талдаа үзүүлээгүй гинэ. Not affect his awareness. Яа тэр хэрэгсэн юмнууд нь өөрхөн тэр ухамсар анзаарахт нөлөөлөөгүй учраас. So his awareness, his witnessing awareness was always there. So he didn't. Тэр багшийн тэр анзаараад байгаа ухамсартай анзаараа тийм ажиглаад байгаа тамир тэнхээ өөрийгөө анзаарч байгаа тэр төлөв байдланд тэнд ингээд байж учраас гадна талдаа ямар нэг юм бол үзүүлээгүй. So he didn't act on anything that he perhaps visions or whatever he saw. Тийм учраас одоо ямар нэгэн тийм үйлдэл бол хийгээгүй тий гадна талдаа. The awareness remained undiminished, and in the meantime, he experienced strange things, sense. Тэр одоо нүдэнд нүзэгдээ янз янзын тийм үзэгдлүүд ч юм уу тийм тэр юмуд нь бол ерөөсөө өөрийнх нь тэр анзаарахтай байдалд нь бол ерөөсөө нөлөөлөөгүй. Тэрэнд нь ямар ч өөрчлөлт ороогүй байх. And in the meantime,
he experienced strange things, heightened sense perceptions, visions, whatever. Яг тэгж явах үедээ бол магадгүй тэр багш ингээл янз янзын сонин юм хараал үзээ сонсоол тийм өнөрлөд ч юм уу. Янз үзэгдлүүд ингээл тэд нь бол байсан баг. Makes no difference. Гэтэ тэр нь байсан байгаагүй тэр багшийн хувьд бол ерөөсөө ямар нэгэн тийм ялгаа бол байгаагүй баха. When the awareness is there, it makes little difference whether you see an actual person or whether you have a vision. It's just тэр анзаарга байх үед яаж юм хэ. Тэр хүн одоо үнэхээр хажуучин байна уу байхгүй нуу тэр нэг тийм тэр ялгаа нь бол маш жижиг гинэ ингээд тий яг ийм анзаарахтай хумсар ингээд байж авах үед бол хажууд нь сууж байсан хүн тэгэл одоо яа тийм хэмжээний тестгцэн нөлөөлдөг тийм бод сэргэлцсэн ч гэсэн тэр хажууд нь сууж байгаа хүн бол тэгэл янз янзаар л харагдана шүү дээ тэгж байгаа нь яаж юм гэхээр тэр нь гайхахгүй тий ч юу болоод байна яаж юм чи сайн амжигтай юм бэ гэл ингээл айгаал хичээл ингээл сонин байлд бол орохгүй байгаа яа тэгэхээр тэр хүний ухамсарт анзаарга нь бол байгаа учраас бүрэн утгаараа тийм тэгээд тэр ухамсарт анзаарганд нь бол ямар ч тийм эвдэр сүдэл одоо уналт бол ерөөсө болоогүй учраас гэж things that appear in the space of awareness. So the guru knew that, and the guru was the awareness. And so it didn't matter what he saw. It was just another spectacle to him. Тэгээд тэр багш бол зүгээр л тийм үзэгдэл нь байна уу, эсвэл байдал нь байна уу, эсвэл хамаагүй. Зүгээр л тэр хүний хувьд бол зүгээр л ингээл тийм жүжиг үзэж байгаа юм шигээр л ингээ үзээ сууж байгаа тийм байдалтай бол байсан. Nobody said that, but I know that's what he experienced. Тэгээд надад л хинч тэгэж бол хэлээгүй. Гэхдээ тэр хүн мэдэрч байсныг би өөрөө бол мэдэж байна. I took it once. Яа тэгэхээр би өөрөө нэг удаа бол хэрглэж үзсэн. So that's all. Awareness was not touched by that. Тэгэл ингээл болоо. Тэгээд энэ хомсортой анзаарах тэр төлөв байдал одоо зөвхөн байх тэр төлөв байдалд бол ямар ч өөрчлөлт байхгүй байсан. The awareness remained undiminished, and in the meantime, he experienced strange things, heightened sense perceptions, visions, whatever. It makes no difference. When the awareness is there, it makes little difference whether you see an actual person or whether I took it once. So that's all. Awareness was not touched by that. No, probably if he had taken 10 or something, I don't know what he might have collapsed. Тэгснээр тэр гуру багш гээд тийм их хэрэгэлсэн ч гэсэн тэр хүний тэр одоо бүр ингээд хүчтэйгээр суйрлцсан тийм бүр өөрийнх нь энгийн төлөв байдал болцсон тэр ухамсарт анзааргынх нь хувьд тэрийг нь бол тэр хийм байц бол ямар ч нөлөө бол байхгүйсэн. Гэхдээ хэрвээ тэр хүн 10-ыг ч юм уу тэрнээс илүү ч юм уу ингээд уусан байвал яах вэ гэхээр тэр хүн шууд л ингээд коллапс гэдэг чинь ингээд нураал унах юм байна. Тэр юу гэсэн бэ? I don't know what he might have collapsed, but тийзээ мэдхгүй нэг яах юм гэхдээ магадгүй тэр хүн бол шууд л ингээд шууд л чигээрэл унах байсан баг. Одоо монголоор юу гэдэг вэ? Санжина шууд ингээд архиугаад шууд ингээд унахаж юу гэж хэлдэг. Тасраад унах юм болов. Тасрах за тий. Тэгээд тасраал унах бах гэж л хэлж байгаа юм. Even then awareness is there. So that's sometimes people are surprised when they see that I occasionally have a glass of wine. They say, you drink alcohol? Well, зарим хүмүүстэй ингээ гайхдаг гинэ ингээд би заримдаа ингээд wine нэг шил нэг глас нэг хондог wine ингээд ороо хоолтойгоо ингээд хамт уудаг гэж хэлэхээр ингээд их гайхаад идэг гинэ. Та ингээд архимэр хэрэгэлт юм уу гэдэг гайхаад байдаг. And say, you drink alcohol? Well, if my state of consciousness is so fragile that I can't even have a glass of wine, then what's the use of awakening? Тэгээд хэрэг ингээд
if my state of consciousness is so fragile. So fragile гэдэг нь ингээд хайрцаг ингээд янз янз хаагах юм ингээд хийгээд ингээд шуудангаар явуулахдаа нэг дээд нэг юм анхааруулах юм наачдаг штэ. Fragile гэдэг тэр нь бол хагарч идрэх зүйл энэ дотор байгаа шүү гэдэг утгатай. Тэгээд хэрэг таны ингээд та ингээд сэрэл ухамсарын хувьд сэрэл ингээд гайхамшигтай ингээд байснаа. Гэтэ таны ухамсарын төвшин чинь ингээд so fragile гэхээр бүр ингээд шилшиг юм хэврэг зүйл нэг жоохон нэг хундаг wine уучин гутал тасаад унцахаар тийм хэврэг зүйл байвал одоо яах вэ гэж л одоо наригчлаа юм байна. But if you have an addictive pull towards alcohol and гэхдээ хэрвээ танд арх руу чиглэсэн тийм донтолтын чанартай таталт үүсвэл таталт байх юм бол and presence is arising in you, бас тэгээд тэр үед чинь ингээд өрж ухамсарт анзаарах тэгээд одоо цаг байх төлөв байдалд чинь ингээд эксэд ирэх үед and you're pulled towards awakening, тэр зүйл чинь өөрөө чинь энэ ухамсар сэрэлт рүү ингээд татах үед then it is very important to refrain completely. Юу маш чухал вэ гэхээр тэр зүйлээс ингээд татгалзаад холдох бол маш чухал зүйл байдаг. If that is one of the main areas that makes you unconscious in life, the addiction to alcohol, that is the main area that makes you unconscious. Тэгээ амьдралд бол ингээд тэр арх гэдэг асуудал бол янз бүрийн юм таныг ухамсруу төлөв татаад оруулах юмуд бол байдаг тийм. Гэхдээ арх бол ингээд энэ тэр зүйлүүдийн маш том зайг л эзэлдэг тийм. Таныг ингээд сэрэхээс аргаш ингээд татаад унахчих зүйлүүдийн хамгийн том зүйлүүдийн нэг болж бол орж ирдэг. Энэ арх гэдэг зүйл. And you cannot continue to have the addiction to alcohol. And you cannot continue to have occasional drinks because, as you know, when you have that addiction, an occasional drink is always more than an occasional drink. So occasional drink гэхээр хайл нэг тийм яг барьслын тохиолдол ч юм уу, найз нөхдөд ирэх ч юм уу, тэрийг хэлж байна. Occasional drinks яг дандаа уугаад байдаг. Тийм хөрөгчөндөө ингэ хийчихэд дандаа уугаад байдаг бол тэр бол биш тийм. Гэтэ хай нэг ингээд эрэхтэй үед ингээд уугаад байх тэрийг хэлж байна. That you cannot continue to have occasional drink. Танд ингэ сэрэлтийн процесс эхэлсэн бол та тэр occasional drink-ийг ингээд үргэлжлүүлж болохгүй гинэ. Би бол хайлаг тохиолдлын чанартаар уучдаг гэдгийг юм олбайлах хэрэгтэй гэсэн. Тэгээ яагаад тэгэхээр Because as you know, when you have that addiction, an occasional drink is always more than an occasional drink. Тэгээ яагаад тэгэхээр occasional drink гэдэг яг юу хэлэгдээд байна гэхээр би зүгээр л хайлаг ингээд хэрэгтэй үед уучдаг гэж хэлэгдэж байгаа ч гэсэн тэрний цаана хизээч одоо 1-2 удаагийн зүгээр л ингээд нэг амсалт уух бол биш байдаг. Тэр бол цаашаа үргэлжлээд донтолтын чанартай болцдгоо гэдгийг одоо мэдж байгаа учраас энэ зүйл бол одоо хэрэггүй зүйл байдаг. Because the moment you have the first drink, already awareness diminishes. You have this. Яагаад тэгэхээр та ингээд эхнийхээ тэр хундаг тэр дарсыг ингээд хүртэх үед таны ухамсарт анзаарах аль хэдийн ингээд болон гартаад эхэлсэн байх болно. The second drink diminishes even more. Хоёр дахь удаа уулаа бүр илүү тэр юм чинь байхгүй болж ирнэ. Or the third drink is gone completely. Гурав дахь удаа уулаа, гурав дахь удаа уулаа тэр бол бүрэн ингээд байхгүй болцсон байх болно. So if that is your problem, then it is of absolute importance never to touch it. Тийм учраас хэрвээ энэ бол хэрвээ таны одоо occasional drink те хай нэг уучдаг энэ зүйл чинь таны асуудал бол энэ бол маш чухал зүйл юм аа. Absolutely important. Тийм ерөөсө туйлын чухал зүйл. Юу гэхээр never touch it. Ерөөсө хизээд битгий хөрөхгүй байх бол одоо маш чухал зүйл байдаг. Never to touch it. Otherwise, you'll be going up. You're going up the escalator, and then it takes you down again.
Яагаад тэгэхээр та ингээд одоо лефтер ингээд дээшээ ингээд өгсөд ингээд явж байгаа юм шигээр тэр арх гэдэг зүйл чи өөрөө чи ингээд дээшээ ингээд хөөргөөл хомсрыг чи өргөөл сэрэл мэдрэмж дээшээ өргөөл ингээд гой болгоол ингэж ирж байгаа ч гэсэн таавал ингээд шууд ингээд доошоо унна яхаад доошоо шууд унна. And it's like, no, I think this analogy doesn't work, but Гэтэ энэ зөвлөл нэг сайн яг тарахгүй байх шиг байна гинэ. you would continuously fall back. This is what I mean. Таавал уух болгондоо тэг хондоо дарсан амс тоогорол одоо ингээд харагшаа унах болно гэж би хэлэх гээд байгаа юм. You continuously fall. You make a little bit of progress. You go to a retreat. You come to a talk. You practice in daily life. Wonderful. Тэгэл та бэлсгэл яваал тэг янз одоо өөртөө ажиллаад ингээл дадлаг туршлага ингээл хийгээл ингээл гой сайхан ингээл явж байгаа л A few days later, you go to a bar. тэгээ 2 өдрийн дараа нэг бааранд ороод Okay, I'm just going to have one drink. Just тэгэл за би зүгээр ганц л удаа л ууя гэж өөртөө хэлнэ. one, because it makes me feel I deserve a treat. I've had Яагаад тэгэхээр би одоо тийм ийм сайхан гантай явсан чинь би нэг л одоо хондоо дарсуучхад бол одоо энэ бол одоо миний хувьд шагнал байх болно гэж л өөртөө хэлнэ. a rough day. Яа тэгэхээр одоо надад их л хэцүү өдөр байлаа тохиолдлоо. Okay, just one more. Тэгэл эхнийх хондойг л уугаал тий. Дараа ингээд жоохон байжсаал. За яг ахаад нэг жоохон ингээд сочигээд. Oh, it feels so good. Хоёр таа оголаа хэвээ гоё юм гэл. Third one can't do any harm, can it? Тэг гурав дахь удаагаа уучлаад нэг тийм гин болуулаад ахгүй зүтэй гэл тэгнэ. Okay, I'm losing it already, so I might as well. За би одоо ингээд өөрийгөө алдаж эхэлж байна. Яг ингээд өөрийгөө нэг л алдчихсан чи дахиад нэг одоо уучид байгаа. This is the last time what I'll do it. Гэтэ энэ бол одоо миний хамгийн сүүлийнх байх бол шүү. Яг би уучих. Again and again and again, and the next day you wake up. Тэгэл дахиад ямар нэг шалтгаыг гаргаж ирээл ингээд уугаалах юм. Мэдрэмжээ сонс мэдрэг нь. Нэг юм битсэн юм. Тэгэл ингээд ямар нэг шалтгаан гаргаж ирээл дараагийнхаа уух юмыг зөвтгөл ингээд уугаал байсан чинь нэг л мэтгэл яаж яах гэсэн чинь. Again and again and again, and the next day you wake up. Дараагийн өдөр ингээд шууд сэрсэн чинь Totally in your mind. Body feels sick, totally in your mind. та ингээд ерөөсөө тэр чигээрээ өөрхөө ингээд бодол дотор тийм тэр толгойн дотроо таны бие чинь ингээд ерөөсөө шаардсан, өвдсөн. And you have to start all over again. Тэгэл тэр өмнө одоо дадуулсан тийм гам барьсан, бяцлал хийсэн дадуулсан сүнслэг янз зээл дадлага туршлагууд чинь ингээд байхгүй болсон байх болно. Та тэгэл эхнээсээ ахаал эхэлнэ. So don't do it. Тийм учраас ерөөсөө бити нэг хийгэрээ. Quite a few people over the years have come to me and have come to talks and retreats. Тэгээ олон хүмүүс ингээд над дээр ирсэн. Энэ олон жилүүдийн туршид тэр хүмүүс ингээд миний сургалтанд year-end ингээд retreat-д ингээд ирээд who, if they had not been alcoholics, would not be undergoing spiritual awakening. Тэр хүмүүс ихэвчлэн тийм ингээд ямар нэг асуудалтай юм шиг архины хамааралтай байсан хүмүүс ч юм уу тийм ээ. Хэрвээ ингээд тэр хүн архичин байгаагүй байсан бол би эзэж одоо хумсын сэрэлт рүү ингэж хумсын сэрэлт хийгээд ингэж явахгүй байсан гэж хэлж ирсэн гинэ. Юу шиг вэ гэхээр би арх марх уугаад хэтрүүлээд архичин болоод ингэ хэцүү байдалд орсон учраас би одоо энээсээ гарахын тулд тийм ээ энэ одоо хумсын сэрэлтийн юмнуудыг л хийсэн гэж хэлсэн юм байна л да. Quite a few people have come through AA, alcohol. Ихэнх зарим хүмүүс нь бол тийм ээ AA гэдэг
зүйлээс дамжиж одоо орж ирж энэ сургалтанд орж ирж ирсэн. AA гэдэг нь Alcoholics Anonymous гэж байна. Тэр нь яг архинд орсон хүмүүс ингээд нэг бүлэг үүсгээд тэгээд нэг нэгэндээ туслаад тэр асуудлыг яриад байдаг ийм бүлгийг хэлээд байна. Тэр бүлэгд бол тэр хүн хэм бэ, нэр усаа бол хэлдэггүй. Anonymous тийм ямар нэг тийм нүүрхэж нэрээрээ бол байдаггүй. Тэгээд тэр архиныхаа асуудлуудыг ингээд чөлөөтэйгээр ингэж ярьж хэлцдэг тийм бүлгүүдээс ингэж ирсэн хүмүүс байсан. Alcoholics Anonymous, they do a lot of good work. They've come for the first time. They got in touch with the spiritual dimension through AA. Тэгээд AA гэдэг бол Alcoholics Anonymous гэж байна. Alcoholics Anonymous, they do a lot of good work. Тэр байгууллага бол их сайн ажил хийдэг, тэр хүмүүс туслаад. They've come for the first time. They got in touch with the spiritual dimension through AA. Тэгээд сүнслэг хэмжээс өөрсдийнхөө сүнслэг хэмжээст хүрэх анхны тэр алхам нь бол энэ байгууллагаас дамжиж орж ирсэн. Учраас энэ юмыг ингэж сонирхож орж ирсэн байдаг анхудаа. And so if they had not been alcoholics, and of course AA encourages you to admit to yourself and to others, I am an alcoholic. Тэр байгууллага яг гэхээр тэргээр дамжиж энэ архиныхаа асуудлыг шийдвэрлэхээр ингэж тэр байгууллагад хандсан бол тэнд очсон хүмүүс яг гэхээр бусад хүмүүст бас өөртөө би бол архичин хүн гэж ингэж өөргөө илчилж нээж өгдөг учраас. And as long as you don't believe that is the reality of who you truly are, it is a useful recognition, temporary recognition. Яг тэр байгууллагад яг очиод ингээд өөрийгөө илчлээ тийм би бол одоо архинд орсон хүн одоо тийм тэгээ бусдын өмнө гарч ирэл тэрийг ярьдаг гэх юм байна л да. Тэгээ тэгж байгааг нь яг өөрийнхөө хэн болохтой ингээд нүүр тулах тэр анхны алхам нь байдаг. Because it's always good to face the reality. Тэгээд энэ зүйл нь яг энэ сүнслэг байдал руу ингэж оруулж өгч байгаа анхны алхам шиг л байдаг. Тэгээ мэдээж бол өөрхөө үнэн төр төрхтэй нүүр тулах бол их сайн зүйл. Instead of deny the reality. Өөргөө одоо би бол архичин биш гэдэг ингээд удаагаасаа ингээд байгаад ахын оронд яг үнэнтэйг нүүр тулах бол зүгээр сайн зүйл байдаг. So once you face the reality as they do in AA, and then several people have said to me, тэгээд та хэрэг архины асуудалтай бол тийм тэрийг бүрэн нийлчлээд бусад хүмүүст хэлээд тэгээд тэр архичин болсон хүмүүс тусалдаг энэ байгууллагаар дамжаад ингээд тийм өөргөө илчлээд үнтэйг нүүр тулаад ингэсэн хүмүүс ирээд ингээд хэлдэг гинэ. If I hadn't been an alcoholic, I wouldn't be here now. Юу ч хэлдэг вэхээр хэрэг би архичин байгаагүй байсан бол би энд бол байхгүй байх байсан. Яагаад тэгэхээр үнтэйг нүүр тулсан тийм. But I suggest a more direct way. Гэхдээ би юуг зөвлөх вэ гэхээр илүү шууд замыг бол зөвлөнө. Тхих орон те илүү шууд утгаараа биш нэг тойруу замаар ингэж нэг ирэх тийм энэ зүйлтэй тулахын оронд би нэг шууд тэрнтэйгээ тулах байдлыг бол зөвлөнө. Other than the long way around. Please don't think, okay, I'm going to become an alcoholic, then I'll go into AA, and then... Тэгээд тэр нь юу гэсэн үг гэхээр за хүмүүс чинь ингээд сүнслэг ийм юм руу ороод байгаа нь бол эхлээд ингээд архичин болох хэрэгтэй юм байна. Дараа нь тэгээд одоо тэр AA гэдэг байгууллага руу очих юм байна. Дараа нь өөрийгөө илчлэх хэрэгтэй юм байна. Тэр нүүр тулах хэрэгтэй юм байна. Дараа нь Экхарт Толлид очиж одоо сургалтанд суух хэрэгтэй юм байна гэсэн ийм тойруу замаар битээ ингэж энэ зүйл болох хэрэгтэй гэж битээ ойлгоорой л гэж юм байна шүү дээ. I'll experience spiritual awakening.
Тэгээ энэ яриаг л дээр үед сонсч л байсан юм байна. Дахиад сонссон ч харин орчуулсан ч гэлөө нарийн юмнуудыг бол ойлгож шүү дээ.